Сайн байцгаана уу? Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад та бүхэндээ Содмын Цэдэнд орж багшийн 2018 онд хэвлэгдсэн Онон хавийн хүүрнэл хэмээх номноос Том явдал хэмээх богино өгүүлгийг хүргэж байна. Хэр хонсон хідэн бяруу шүтлэнгийн олж дөхөөл гэсэн даалгаар аваад гам болтхоо мордож өчигдөр өхөр бэлдсэн хөндлөн горхины зүг явлаа. Юу хадланд гарах цаг тулаад ирсэн болохоор бүгд дор бүрнээ завгүй. Аав нь морин хадуур тармууран засах, сэлбэх, шатуунуудыг шинээр хадаж бэлтэх, хөллөгөөний хомууд дугааг, татлаг, сур нэг бүрийг шалгах гэд ажил ихтэй. Ээж нь хідэн хоног идэх боорцог, хатаас нь талах замба хийжээлаа. Мордохын өмнө гам болдод буугаан аваад яв. Болгоомжтой яваарай. Баавгай таарахгүй. Уржтараа нэмжвэн ихнэр жимсэнд яваад баавай мөрт орж мордон сүйд болоод арай л унчхалгүй нэг юм ирсэн байна үлээ гэж аав нь хэлв. 14 хүрчгээд байгаа гам болтхоо аавыгаан хар багаасаа даган ангийн дүүтэй болж тарвга чандагнаас эхлээд бишгүй ан агнсан нэгэн. Тиймдээ ч том баггүй түүнийг анч гисгэх болжээ. Аавынхаа 800-ийн бууг их ховрын сайхан бууг үрээд мордохтон тэрбэр нэг л урамтай болдог билээ. Азарган дэлтэй халтар хээр мориороо зөөлхөн явсаар гам болд хөндлөн горхинд хүрээд ирэв. Горх урсах наривтэр хөндийн адаг хавийн өлөн хүрэнтэж халиураад аргагүй л өвсний цаг болсныг сануулах мэд. Тэртээд байгаа 2-3 цагаантай адуунаас өөр мал харагдахгүй байлаа. Горхины зүүн биеийн армаг тармаг явган бургасан дотор гөрөөс байж юуны магад гэж гам болд тийшээгээ тун анхааралтай ажиж явв. Нэгэнт хайж байгаа хідэн өхөр нь үгүй тул цааш явж сондуултын хунхыг үзье гэж тэр шийдлээ. Цагаан цахиур цуулаад асгсан юм шиг замтай, цойхор хошууд өссөөр давж хэсэг уруудснаа ойн чөлөөнд гармагцаан гам болд дурандав. Түүний дуранд анхаар тушаал авсан мэт баруун хошоогоо жишүү харан зогсцоох хідэн өхөр нь харагдлаа. Ямар учиртайг ойлголгүй гайхс хийсээр тийшээгээ явлаа. Гам болд төдөлгүй ирээ модон дундуурах замаар явсаар сондуултын хунхуйн баруун зах руу ороод ирэв. Гэтэл нэгэн хар бараа юм түгдэгнээд байгааг тэрбээр олж харлаа. Морин ч үргэх янзтай. Навц нь эрвэгнэх шигүү ургасан улаангарын төгөлд морион бөхөлж орхичхоод дөхөөд очив. Баавга юу да? Гисэн бодол нь зөв болж таарлаа. Том гихчийн баавга нэг үхрийг нь барьчхаад идэж байгаа нь илт болов. Нөгөө хідэн үхэр нилээд хол очиж эргэж төгшүүртэйгээр харж зогссон нь тэр байж. Гам болд баавгайг буудах хорхоог нь дарч чадсангүй. Тэрбэр хэрээ шиг гуаглаж чимээ өгөөд буугаан харааллаа. Баавга чимээ аваад өндийхтэн зэрэг гохоод арав. Бууны дуутай зэрэг шахуу баавга өнгөрөн унсан ч өөртөөгөө ноцолтон орилж байв. Алж чадсангүй. Шархтуудлаа. Хурдан зайлий гэж шийдээд гам болд морь руу гангүлээ. Мордонгуудаа морио шахуурдан давхичихлаа. Эргэн харавч араас нь хөөж яваа амтан нүдэнд үзэгдсэнгүйд хүү баг зэрэг тайвшрав. Ер нь шархсан баавгай сум туссан зүгийг алдахгүй дайрдаг тун аюултай гэж томчуулын ярихыг нэг биш удаа сонсож байсан билээ. Мориндоо хурж жолоогоо тайлж чөдрийг нь авч байхдаа гар бие нь салгалж байгааг тэр анзаарсан бөгөөд түүнийг нөмөрсөн айдас ер салж өгөх янзгүй байхаж тэрээр гэртээ ирж аавда болсон явдлыг дуулгалаа. Гэтэл аав нь баавгаа шархтуулаад хаяад ирдэг гэдэг маш буруу. Нэгэнт буудсан л бол алж дуусгадаг ёстой. Буцаад явчи. Харин шархтсан баавгаа хэвтэж байгаад гинт дайрдаг гэдгийг чамд хатуу сануулъя. Ойлгов уу? Гэлээ. Гам болд та явуулцахгүй юм уу? Гэтэл аав нь үгүй шүү. Эрийн хугархаа юм бол чи өөрөө явж учран ол. Би чиний насанд байхдаа үхэхээс бусдыг үтсэн. Надад туслах битгий хэл зааж хэлэгч хүн байгаагүй гэд нүр өгсөнгүй. Шархандан аимшигтай орилох баавгаан дөө чихэнд хоногшоостой. Хамаг биеийг эзэмдсэн айдас дундраагүй хэвээрээ байвч аавынхаа хатуу үгнээс зайлах хэрэг гам болдод байсангүй. Зориг муутайхан морилуугаан очих замдаа насаг ахад хэлээд хамт явъя гэх мэрэгэн санаа олж сэргэх шиг болоод мордлоо. Тэднийхээс холгүй нуурын ингэрт байх нацгийнхаа гам болд дайрч явдлуучраа хэлээд би үннээ хэлэхэд айгаад байна. Шархацсан баавга гинт дайраад ирвэл чацаг хайж мэдхээр байна гэж тэр гуйв. Нацаг лэгцгийн арин шиг мэдэгч арайчтэй. Ямар хатуу зан гаргаж чадаж байна. Аратны өдөөс ганцаар яв гэж байдаг.
За ямар ч л байсан ганцаараа яв гэд би бас сууж байлтай биш. Явъя да гэж шийдэв. Морд цоолоо. Гамбуудын айдас түгшүүрээр дүүрсэн дотор нь онгойж зориг орох шиг боллоо. Замдаан Гамболд ахаа нөгөө баавгайг би өөрөө л гүйцэх ёстой учраас олж үзэнгүүтэй л буудахыг хичээ. Юмыг яаж мэдхүү? Таач бас бэлэн байгаарэ гэлээ. Нацаг ирэх үнтэй. Зоригтой юм аа гэж дотроо бодонгоон тэгэлгүй яах вэ? Хоёулд өгсөн хойноо сүрхийл болгоомжтой явцгаан шүү. Буудахад бэлэн бай. Наад хоёр нохойч нь хэрэг болно. Гээд дагуулж гарсан том биетэй цагаан нохой харгалтар гичи хоёрын зүг хараад орхив. Ноход хилээ унжуулан замд таарах бут бургас шинжлэн гүйлдэх авч эзнээс нь төрүүлж хоцрохгүй явах нь сурамгай шинжаажээ. Сондуултын хонхойд хүрээд тэд явгалж баавган байсан газар руу дөгцгөв. Лекцэг хүүгээ мордсноос хойш яаран төхөөрч өөр замаар явсаар сайх хоёроос арай төрүүлж ирчгээд хідэн хөвшин хармууд бүхий төглийн хавьд буусан байлаа. Тэрээр хүүгийнхаа ярьсан аман зүргийн баримжаагаар баавгай байж болох газрын тийш дутуу унсан бүдүүн хар модон дээр гараад дурандаж байв. Гамболд нацаг хоёрын ирж байгааг тэрээр харж байсан ч энд байгаагаа мэдэгдсэнгүй. Баавгад бариулсан үхрийн сэгэн дээр хідэн хэрэг шаазгаа хорилон үсрэн найралцгааж буйн тод. Харин баавгаан бараа харагдахгүй байлаа. Үхрийн сэгнээс 30 орчим алхмын цаанд битүү борлж бургастай газар түүнээс цаашаа хэцгэн зурвас цагаан газар үзэгдэнэ. Лекцэг за ямар шүү буудсан байдаг бол. Хүн шархацсан бол тэр ч борлжноос гараагүй хаа нэгтээ хэвтэж байгаа. Хөнгөн шархацсан бол борлж болоод зурвас цагаан газрын аль нэгийг өнгөрөөд ойн гүн рүү орсон байгаа. Нацаг нохойтой ирсэн болохоор учирвэ. Ноход өмөр болоод чимээ өгөх нь гарцаагүй. Миний хүүч том болжээ. Айцаанд аваад бас ухаан гаргаж хань бараа болохон дагуулж араатанг намнах гэж явж байна шүү дээ. Сураагүй хүнийг нохтоон дагуулад яв гэж би төвцсөнгүй. Нөгөө баавгайгаан оллоо гэхэд бөөн хөөцөлдөж өөмсөн юм болж сандрагна. Нохт нь урдуур хойгуур нороод завдал өгч буудуулахгүй. Одоо нацаг цуг яваа болохоор аргыг нь олох байлгүй дээ. Харж л бай гэж бодож байлаа. Энэ хооронд Гамболд нацаг хоёр сэг байгаа газарт хурч ирээд баавгаан өмөрт нохтоон оруулж тавив. Ноход чигээ олон борлж руу гүйлдлээ. Гамболд нацаг хоёр ч яаруухан араас нь явцгаав. Тэгтэл тун удалгүй нохоо уцаад эхэллээ. Морин борлж хөдлөх нь баавгаан ойрхон байгааг харуулж байв. Хоёр нохой боргон хуцах, баавгаан ойрлох газар дөхөөд төрүүлж явсан Гамболд нацагт дохиогч бууга хараалсан ч буудахгүй байв. Тасралтгүй гүйлдэх ноход буудах чөлөө өгөхгүй байгааг нацаг ойлгож байлаа. Баавгай зүүн мөрөөрөө шархацсан болтой шүүрэн ноцхыг завдах нохтыг дамна гүйцэж чадахгүй байгаа нь илдэж. Гамболд нохтын чөлөөг олж самбаалан буудлаа. Дал хавсарч буудсан хэрэгэн бүтээж баавгай унаж хид тийчилснээ хөдөлгөөн болов. Ухас хийх гэсэн Гамболдыг нацаг гараасан шүүрэн зогсоож байж вэ. Одоо яарад яах вэ? Байцны хэсэг сууй гээд хайрцагтай тамхиа гарган ороогоод яаралгүйхэн татаж эхэллээ. Чи сайн буудлааш. Ер нь анги дутуу буудах мó. Үгүй ядчил шарах аваад зоож тарчлана. Хэдэн уул давж явж хаа нэгтээ өхөн хайран ам. Баавгай чон митийн аратан бол өхөн өгтлээл аюултай шүү дээ. Аав чинь чамд зөндөөл хэлсэн биз дээ. Энэ удаад чи сайн байлаа. Аадснаас хийгээд очиж ангаа үзье. Ам тавьж байхад нь очих ч бас тийм таатай биш байдаг юм гэлээ. Тэр хоёрыг босоод баавгаан унсан газар руу явхад лекцэг за манай хоёрын хэрэг бүтэж байна. Бэ чи мэдэгдэлгүй хүн буцъя да гээд морин үйсэн төглийн тийш хөдлөв. Тэрээр энэ хоёр маань хідэн үхрэн тугаад буцахсанаа байлгүй дээ гэж бодоод мордлоо. Лекцэг гэртээ ирээд аяг цай унгаан хөө маань том агнах шиг боллоо. Ирээд юу гэхийг нь сонсъё. Араас чинь намайг очсон гэж түүнд хэлсний хэрэггүй шүү. Мэдээгүй хүн болоод л сууж байгаарай гэж их нэртэй захив. Хүүгийнхээ араас санаа зовж байсан алхамсуу нулимсаа чимээг өхөн арчицав. Оройн үнэний үеэр Гамболд хурч ирлээ. Мориндоо ганцгалсан баавгаан арсны годнууд хоёр тишийн газар шүргэж байлаа. Ламсуу сааж байсан үнээгэн оргичхоод уян дээр бууж буй хүүгэн угтан очиж түнтгэр толгойг нь үнсэн тэрч ээж нь хааж түгшиж байлаа. Миний хүүж ир хүн болж дээ. Гэхдээ л чи минь нас биеинд хүрээгүй байгаа шүү. Дахиж битгий ингэж ээжигээ айлгаарай гээд нулимсан арчингаан инээмсэглэж байв. Лекцэг нөгөө морин хадуурынхан тэндээс босон ирж за яав гайгүй юу? Баавгай дайрч давшилж айлгав.
Ямар ч үйл байсан хүн бүрийн хийгээд байдаггүй ан аганлаа минийхөө. Араатан гэдэг амар юм биш. Ухаантай, самбаатай байж л дийлнэ. Үгүй бол бариулан шүү. Гээд ганцонд буй хүнд нүсэр арсыг буулгалцав. Хаваа, би нацаг ахыг хамт яваач гэж гуйсан. Ганцаар явхаас үнэхээр айсан. Гэхдээ би баавгайг өөрөө буутсан шүү. Нацаг ах надад их туслаа. Түүнийг байгаагүй бол би айцаа дарж чадахгүй байх байсан болов. Тэр баавгаан орилох нь гол дормоор. Шархтаад орилоход нь манай нөгөө хідэн өхөр чацах хаяад зүгтэж сондуултын адаг хүрсэн байлээ. Сая буцахтаан тууж ирээд инүүхэнд байгаа суваа хүрүүтэй нийлүүлсэн. Нацаг ах баавгааг өвчих хэрэгтэй гэгдэг юмнуудыг нь яаж авах янзлахыг зааж өгсөн. Богцонд байгаа өөх суусан байлээ гэв. Нацаг ах нь аргагүй сайн хүн шүү дээ. Хүүд минь тусалж. Би болохоор чамайг өөртөөгөө жишээд энэ бүхнийг биеэрэн туулах гэж бодсон юм. Буунд ч найдаж байлаа. Явсан ойгуурчин арай чангад өө гэж бодсон ч чамд итгэх итгэл минь дийлээд намайг хөдлөгсөнгүй. Тэгээд хүлээгээд л сууж байлаа. За аль хүүгэн үнсий гээд лекцэг сүүлийн жил сүрхийн өндөр болж өссөн ч дуранхай төрхөн хэвээрэн байгаа түүнийг цээжиндээ нааж тухайг нь үнэрлэв. Гам болдын баяр жаргалтай царанаас инээмсэглэл салахгүй байлаа. За энэ өдрийг хүүмэн чи мартахгүй биз? Чиний хувьд ихээхэн тод сайхан өдөр боллоо. Том болсон хүүтэй хүн гэж өөрийгөө дүүлгэх хэрэгтэй болж байгаа тул аав нь чамаас дутахгүй л баяртай байна. Энэ өдрийг би ч бас мартахгүй гэж аав нь хэлв. Эхлээд айдас төвшүүр, эцэст нь баяр жаргалыг энэ айлынханд мэдрүүлсэн том үйл явдал бүхий онцгой өдрийн нар баруунаа хивээж, уулын толгойд суух үеэр сондуултыг уруудаад, бороо цайрч, сондгой толгойн ар шилийг хавах нөө гэмээр аянган гэлбаа газар дунаад, алга болонгууд хуржигнсэн тэнгэрийн дуунаас салхи сэвхийн өндийх шиг болов.